За сайн бацгаана уу? Эрхэм хүндэт сонсогч үзэгч нараа өөрийгөө хайрлах уу подкаст энэ удаад нэгэн бас гайхалтай эмэгтэйтэй уулзахаар бид хоёр ингэ сууж байна. За энэ хүн маань бол Баясгалан гэдэг анагаах ухааны доктор профессор, их барихын эмч, мөн психосоматик судлаач юм гайхалтай эмэгтэй байна. Тэгээд таны өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамдаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хоёр танилцаад удаагүй. Тийм. Бид хоёр Америк дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдэл гэдэг ийм конференст сая уулзаж танилцаад тэгээд би таны нөгөө илтгэлийг сонсоод би бүр маш их мувд боллоо. Маш их сэтгэл хөдлөлөө. Яагаад гэхээр яг л таны хэлж байгаа юмнууд надад тохиолдоод байгаа болохоор. Тэгээд тэр талаар хоёлаа эхлээд ярьж эхлэе л та. За тэр юу вэ гэхээр би нөгөө нэг сая таны ихтгэл дээр ингээд сонсч байсан чинь та ингээд хүний нөгөө эрүүнд ингээд их чангарал үүссэн байдаг гэд ингээд ярьж штэ тий. Тэгсэн чинь надад тийм юм бас тохиолдсон байхгүй юу? Тэр 2 3 жилийн өмнө тэгээд яасан гэхээр ингээд миний энэ эрүүний энэ хэсгэр ингээд өвдөөд бүр ингээд 100-гдэж өвдөөд ингээд нэлээд өвдөөд байсан. Тэгэд би тэрийг болохоор бодохдоо энэ шүдэнд асуудал болчихоо тий. Яагаад энэ гэдгээ мэдэхгүйсэн байхгүй. Тэг өнөөдөр би хариултыг авч байгаа хгүй. Хүний нэрвэнд чинь ингээд зуулт үүсчдэг юм байж тий. Эмэгтэй хүмүүс тэр чинь ингээд төвчээд ахаар, гүрийгээд ахаар үүсдэг юм гээд та ярьлаа шүү дээ тий. Тэр бүр надад үнэхээр гайхалтай санагдлаа. За та энэ талаараа дэлгэрүүлээд яагаад бид нар тийм юм үүсэт идгийг. За өнөөдөр байгалаатаа дөнгөж танилцаад нэг цаг болж байна. За сая Монгол эмэгтэйчүүдийн чуулга уулзалт гэдэг Лос Анжелес хотод би урилгаар оролцоод за стану богинохон спич тарьсан. За энэ дээрээ би юу ярьсан байг вэ? Энэ хүн яагаад өвддөг юм? Энд дэр нь 3 төрлийн өвчин байдаг юм. 3 төрлийн өвчин 3 шалтгаантай. Сая бол харамсалтай би шалтгааныг хэлж амжаагүй. Гэхдээ одоо би хэлчихье. 3 төрлийн өвчин гэж юу вэ гэвэл нэгдүгээр ганцаардлын өвчин. Энэ бол харилцааны эмдэг буюу хүн сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүйгаас үүсдэг. Энэ бол нөгөө EQ буюу emotional intelligence муутай өөрийгөө контролдож чадахгүй байгаа хүний өвчин. Хоёрдугаар өвчин бол ерөөсөө нөгөө ядуурлын эмгэг. Хүн яагаад ядуурдаг вэ гэвэл хүн материаллык байдлаараа ядуу гэж байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө материалыг сэтгэл зүй, сүнслэг орчин бүхэл төрлөөрөө хүн ядуурлж байгаа хүн бол юутай холбоотой вэ гэвэл чи мэдлэг чадвар, компетенси чадвар алга, чамд чадвар алга, чадамж алга, мэдлэг алга, өөрөө өөрийнхөө үн цэнд бүтээгээгүй. Дээр нь чиний IQ-га удирдах чадахгүй байна гэдгийг л илэрхийлж байгаа. 3 дахь төрлийн өвчин бол бие махбодын өвчин. Бие махбодын өвчин гэж юу ханаас үүсэж байгаа гэхээр нөгөө EQ, IQ хоёроо удирдах чадаагүй улмаас чи асар их сэтгэл хөдлөл болгон ялангуяа негатив эмоц болгоноороо алдж байгаа энерги мэддэггүй. Тэр энергийн цорхоонуудаа мэддэггүй. Тэр энергийн цорхоор нь юугаар алддаг вэ гэж гомддог бол гомрохдаг бол үгээ залгдаг бол үйлдэлээ хийхийг хүсдэг бол хин нэгнээс хамаардаг бол хин нэг чамд нөлөөлж байгаа юм шиг санагддаг хин нэгнийг хайрлаж байгаа юм шиг санагдавч тэр хүнийхээ өмчин болчихсноо мэдгүй явж байгаа бол чи асар их энэ өөрийнхөө гаргаж байгаа сөрөг сэтгэл хөдлөл болгоноороо чи энерги алддаг юм аа. Бид нар чи өөрөө энерги үйлдвэрлэгч. Тэр энерги үйлдвэрлэж байгаа боловч тэр энерги чинь хязгааргүй биш. Хэмжээтэй. Тэр хэмжээтэй энергийг бид нар хэрэгтэй юмдаа зарцуулах уу, хэрэггүй тэр нэг гомцсон, гомрогсон, гоншгонсон зүйлдээ зарцуулах уу гэдэг бол бидний сонголт гэхгүй. Хүнд оршихуй ийм сонгох эрх өгчихсөн байхад бидний шийдэж чадаагүй асуудал болгондоо зарцуулж байгаа энерги чинь зүгээр л бидний сонголт. Чи энэ асуудлыг шийдэж чадахгүй яваал чи энэ байдлыг сонгосон байл гэж ойлгох нь. Ингээд 3 төрлийн өвчин бие махбодын өвчин ханаас өвчин вэ? Чи EQ-га удирдах чадахгүй бол чи IQ-га удирдах чадахгүй бол чи мэдлэг чадваргүй. Дээр нь чи сэтгэл хөдлөлөө удирдах чаддаггүй бол чи зориггүй бол чиний махан бие өвчнөөр энэ байдлыг чи илэрхийлдэг юм байна. Хэрвээ чиний махан бие өвдөж байгаа бол би яагаад өвдөж вэ? Энэ нян бактериэс гаралтай юу, удмаас шалтгаалж байгаа юу? Эсвэл би энэ тэнд явж хагаад гимтэд бэртээд өвдчихсэн үү? Эсвэл гинт нэг өглөө болсон ч хоолоо өвдчихв гэдэг нь биш. Хэрвээ чи өвдөж байгаа бол би хаана энерги алдаад байна? Би хаана ирч хүчээ алдаад байна? Би хаана буруу бодол, үйлдэл, буруу сэтгэл зүүн хандлага гаргаж байна? Буруу сэтгэлийн эмоц тэгээд байна? Хаана би үгээ хэлж чадаагүй? Хаана би хүнээс гуйж чадаагүй? Хаана би үгүй гэж хэлж чадаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ 3 чадаагүй зүйлээс ч юм болоод үгээ хэлдэггүй, залгидаг. Хоёрт
үгүй гэж хэлж чаддгүй. Үргэлж дандаа дургу байсан ч зөвшөөрдөг. Энэ хамгийн эмэгтэйчүүдийн алдаа. Эмэгтэй хүний хамгийн тийм уян хатан тийм нэг уян зөөлөн инэрэнгүй байдлаа энийгээрээ дандаа дардаг байхгүй. Энэ бол ууг нь хүний сонголтын эрхчлөө байхгүй. Энэ эрхчлөөгөө бид нар идэж шалтгагүй. Гурав дахь алдаа бол нөгөө хүнээс гуйхыг зөвшөөрдөг. Хүнд мөнгө зээлчгээд мөнгөө буцаагаад нэгтээ ичдэг зовдөг. Нэрлэгдэг. Энэ нэрлэхүү зан гэдэг бол зүгээр агрессийн нөгөө тал байхгүй. Түрэмгийн чанарын нөгөө тал. Энэ бол ерөөсөө тийм сайхан чанар биш байхгүй. Тийм нэрлэхүү байна, ичимхий байна гэдэг чинь харин бүр сөрөг эмоц гэж үзэх хэрэгтэй. Энэ гурван байдлаар бид нар энерги алддаг болохоор ийм гурван байдлаа илэрхийлж чадаагүйгээс болоод бидний хаан чангарал үүсдэггүй л энийг хэн ойлгодгүйгүй л бидний энэ нөгөө хоолон хүрд буюу хоолон орчим төвлөрсөн хамгийн их төвлөрсөн үе таалах болох бидний ам буюу энэ залгуурын жажлуурын булчим энэ доод ирүү дээд ирүүтэйгээ нийлж байгаа энэ холбоос булчин шүрмэс яс энэ үе холбоос бидэрт ойлгуулж өгдөг. Юугаар ойлгуулдаг вэ гэвэл чангарлаар. Чи үгээ хийж чадаагүй залглаа, нэг залглаа зүгээр, хоёр залглаа зүгээр. Нэг өдөр 10 үг залглаа зүгээр. Нэг өдөр 10 үг залгаад 20 жил залгичих. За тэгвэл чиний 35 наснаас хойш чиний нэрүү чангардаг юм байна. Энэ нэрүү чангарлыг юугаар бид нар мэддэггүй гэвэл юугаар илэрхийлэгдэж яаж ойлгоод яагаад ирүү чангарчаад байгаа юм бэ гэвэл бидний энэ залгааг үг болгоны араас чинь бидний энэ вагус гэдэг мэдрэлийн систем байдаг. Энэ парасимпатик мэдрэлийн систем буюу энийг монголоор тэнүүлч мэдрэл гэж нэрлэдэг байхгүй. Энэ хамгийн хүний эргэтэн системд хамгийн урт мэдрэл буюу нэгдүгээрт хамгийн урт нь. Хоёрдугаарт хаанаас вэ гэвэл тархины одоо урт орцод тархиас хүний бүх дотор эртнийг ороогоо зүрх, хэлэг, бөөр, зүс бүгдийг ороогоо цаашаага хөл рүүгээ буудаг мэдрэл. Энэ хамгийн урт мэдрэл. Энэ мэдрэл бас юуг холбодог гэвэл тархийг их биетэй холбодог. Хамгийн чухал мэдрэл. Энэ тархийг их биетэй холбож байгаа мөртлөө бидний оюун санаанаас хамаардаггүй. Бид нар гиз базалж ивэл гиз базалхаа болиё гэсэн ч чаддгүй. Зүрх цохилж байхад хурдан цохилж байгааг зүрхээ удаан болгоёг үл чаддгүй. Гэхдээ амьсгалаараа удирдах болдог тийм. Тэгэхээр энэ хүний оюун ухамсараас хамаардаггүй ганц удирддаг мэдрэлийн систем бол вагус мэдрэлийн систем байхгүй. Энэ вагус мэдрэлийн систем тайван байх юм бол бидний бие махбод аюулгүй мэдрэмж хийдэг. Бид нар хэрвээ аюултай үгээ залгаад үгээ хэлж чадахгүй, өөрөөсөө тусламж гуйж чаддаггүй, үгүй гэж хэлж чаддгүй бол энэ болгон чинь бидний далд ухамсарт юу хөрвүүлдэг гэвэл дандаа айдас, түгшүүр, аюултай байдлыг мэдрэлийг гурвалсан мэдрэлийн систем гэж байдаг. Гурвалсан мэдрэл одоо энэ зажлуурыг хоолон хүрдтэй энэ вагус мэдрэлийн системд очиж холбож мэдээлэл өгдөг байхгүй. Тэгээ бид нар үгээ залгаагүй болгондоо бид нар шүд зуудаг. Тэ? Үгээ илэрхийлээгүй үедээ дандаа нөгөө эмоцаа дарсан болгондоо бид нар дандаа шүд зугаа. Гайгүйдээ чигэхдээ бид нар автоматар шүд зууждаг. Энэ угаасаа спазм буюу айцын мэдрэхүү. Энэ айцын мэдрэхүүг гурвалсан мэдрэлийн систем хамгаалах маягаар бидэрт нэг үүсгдэг байхгүй. Тэгээ эн чинь бол ууг нь бол стресс, богинохон стресс бол аюулгүй биш шүү дээ. Аюултай биш шүү дээ. Хэрвээ энэ стрессээ бид нар тавьж аваад үгээ дараа нь эв зүгөө олцоод харилцаагаа эв зүйтэй болгоод ойлгож чаддаг. Харилцаагаа эв зүйтэй болгож чадаагүй бол энэ үг олон жил хуримтлагдаад энэ спазм чинь олон жил хуримтлагдаад ирүүний энэ зажлуурын булчингийн нөгөө архаг агчил буюу спазм үүсгдэг. Тэгэхээр бид нар ирүү зуудаг, шүд зуудаг. Тэгээ шүдээ хавирдаг бол. Тэгээ хамарчин битүүрээд байдаг бол дандаа толгойч өвдөд байдаг бол. Тэгээ дандаа ингэ шүлсээ залхихад, хоол залхихад хүртэл заримдаа бэрхшээлтэй байгаад байдаг бол чи ирүүгээ зууж энийг үеийг анзаараад үзэх хэрэгтэй. Тэрийг онцлох 3 сайн нэдэг гэж 3 шинж тэмдэг байдаг гэж хэлсэн. Тэгээ онцлох 3 арга байдаг. Нэг нь юу гэхээр 2 ирүүнийхээ урт талдаа 2 хуруугаа тавиад одоо яг энэ юун дээр үеийн дээр тэгээд амаа зөөлх ирүүгээ доош онжуулаад зөөлх ингээд амаа ангаахгүйгээр зүгээр ирүүгээ сул тавихаар энэ дотор чинь дууд гарч гинөө энэ шаршуур хийж гинөө эсвэл их сааттай байна уу эсвэл өвчтөй байна уу эсвэл амаа том ангааж чадахгүй байна уу гэдэг амплитудаар нь хэмждэг байхгүй. Тэгэхээр ийм зүйл байгаа л ерөөсөө бид нар зүгээр байхдаа ч гэсэн би шүдээ зууж гинөө амаа ингээд бүр ингээд шүдээ зуугаад атгахчихсан бөөлөө ингээд чангацсан байна уу гэдгээ бид нар мэддэг шүү дээ. Тэгээ энийг эрүү зурах гэж ярьдаг. Одоо хуучнаар бол хуучны хүмүүс юу гэж ярьдаг? Туушин зурцсан хүн шиг гэдэг байсан байхгүй. Энэ юу вэ гэхээр асар хорсолтой, гомдолтой, агресс
чанартай хүнд үгээ хэлж чаддгүй, өөрийгөө илэрхийлж чаддгүй, өөрийгөө realization буюу өөрийгөө нийгэмд борлуулж чадаагүй хүний шинж юм байна л та. Тэгээд энэ 100сан ирүү бас юг илэрхийлдэг гэвэл бид нар энэ хэрвээ чиний ирүү зумтгаа бол гадаад орчноос бид нар ганцхан хоол хүнс юм амаараа авдаг юм биш ээ. Гадаад орчноос бид нар мөнгөний энергийг татдаг юм аа. Хэрвээ чиний ирүү зурамтай бол чи хязгаарч баян чинэлэг байх боломжгүй гэдэг тайлбарладаг юм лээ. Тийм үү. Вау. Тэгэхээр эд хөрөнгөтэй хүртэл салбартай. Ер нь хүний сэтгэхгүй хүний баян чинэлэг байх амжилттай байх ерөөсө 3 хүний талбартай холбоотой юм байна л да. Хүн би гэдгээ өөрийгөө юугаар илэрхийлдэг вэ? Би хэр амжилттай харилцаатай гэр бүлтэй вэ? Гэр бүл үүсгэж чадсан уу гэдгээр. Хоёрдугаар би хэр баян чинэлэг өөртөө хангалттай амьдарч чадж байна. Гуравдугаар би эрүүл энэ өвчтэй. Энэ 3хан талбараар хүн өөрийгөө үнэлчих боломжтой. Би өнөөдөр сэтгэл хангалуун байна уу? 1-10 хүртэл үлээд үзээрэй. Дараагийн удаа би гэр бүлтэйгээ сэтгэл хангаж үүсгэж чадж байна одоо тий. Өөрийнхөө таарамжтай би хайрладаг хүнтэйгээ гэр бүл үүсгэж чадсан уу? Би гэртээ ирэхээр кайфтай байна уу тий? Сэтгэл хангаж авч байна. Хоёрдугаар би байгаа өөрийнхөө эд хөрөнгөдөө сэтгэл хангамжтай байна уу? Энэндээ би сэтгэл ханамжгүй байна уу? Эсвэл дутамжиг санагдаад байна уу? Эсвэл би дүүрэн байна уу? Хангалттай гэж бодож байна. Гуравдугаар миний бие махбод эрүүл байна уу? Би өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовж байна уу? Санаа зовхгүй. Энэ 3-аа 1-10 хүртэл нэлээд энийгээ процентлаад үзэхээр хэрвээ чи өөрийгөө одоо жишээлбэл гэр бүлийн харилцааны 33 байна да. За эд мөнгөний харилцаа бол яг нэг 7-8 байна. За нөгөө эрүүл мэнд бол жоохон ийм эрхтэй өвдөд байгаа, ингээр тэгээд байгаа гэж байгаа бол нэг 5 ч юм уу 6 ч юм уу. Хэрвээ чиний эдийг бүгдийг нь гуруулan нийлүүлээд 3 туваагаад тэгээд 100-аар үржүүлээд үзэхэд хувлаад гараад ирчих. 50-аас доош байх юм бол чи өөрөө өөртөө өнөөдөр итгэлгүй бөгөөд чи өөртөө сэтгэл хангамжгүй байна тийм. Чи өөртөө итгэлгүй сэтгэл хангамжгүй байгаа учраас өөрийнхөө итгэлтэй болохын тулд энэ 3 талбар дээр л анхаарах хэрэгтэй. Инхийн тулд өөрийнхөө чадамжийг давтагдчихгүй чанарыг, өөрийнхөө мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж өөрийгөө сурч мэдэж боловсруулвал мөнгө гэдэг зүйл чинь энийг л дагаж ирдэг. Чи хэр харилцаатай байна? Чи хэр өөрийгөө нийгэмд борлуулж чадж байна? Чи хэр их нөгөө мэдлэг чадвартай байна? Хамгийн дуртай чиний авьяас өвхөн хөвгтэй хийж чадах мөнгө авахгүй ч гэсэн чи өвхөн хөвгтэй хийж чадах ажил чи юу вэ? Энэ чиний мөн чанар, энэ чиний өгөгдөл юм байна л да. Яг тэрнийхээ дагуу чи ажиллаа хийж гинэ өөрөөсөө асууад. Тэрээ чи өнөөдөр дургуй ажилтаа яваад орой ирээд ядарчил байгаа бол чиний ажил биш юм. Ямар одоо нэг нь дор ярьчлаа. Маш их баярлалаа. Би бүр ингээл сонсоод одоо ингээд та энэ хэлж штэ тэ энэ 3 юм байна. За одоо энд асуудал доголдол байгааг мэдчихлээ. За 50%-аас доош байна. Бид нар ийм байна. За асуудал байгаа маань энэ асуудлыг би одоо юунаас эхэлж шийдвэл зүгээр вэ? Одоо тэ энд сонсож байгаа хүмүүс магадгүй ингээд тийм үү би бодоодсэн чинь надад асуудал байгаа юм байна. Тэгээ одоо би яах ёстой юм гэсэн тийм юм байвал юунаас эхлүүл дээр вэ гэдгийг та надад хэлээч одоо. Хаана нь асуудал байна гэдгээс л эхлэх нь зүйтэй. За хэрвээ эрүүл мэндийн чинь асуудал байгаа бол хамгийн ихний өдрөө чи өөрийнхөө амьдралынхаа дэглэмийг тий хөвчлээ өөрчил. Тарих юу санддаг вэ гэвэл ганцхан чиний давтан хийдэг зүйлийг давтан өдөр болгон боддог зүйлийг чинь энэ миний эзэн энийг хүсэж байгаа юм байна гэж ойлгодог. Тарих юм зуршмал хэрэгтэй. Тарих хизээж үг ойлгодгоо. Тарих юу ойлгодог вэ гэвэл чиний энэ статус буюу чиний энэ мүүдийг чинь л ойлгодог. Чи дотроо юу мэдэрч чинь чи өнөөдөр аж аргалтай байна уу, ууртай байна уу, уцаартай байна гэдгийг чинь л мэдэрдэг. Чи өнөөдөр чингөө уурлаа байгаа бол чи маргааш ч гэсэн уурлаа л гэсэн. Яагаад гэвэл тарих дадсан зүйлэл чамд эргүүлээ сануулад идэг гэсэн. Тэгэхээр хэрвээ чи бие махбод өвчтөй байгаа бол эрүүл мэнд дээр анхаарах хэрэгтэй гэдгээ хамгийн түрүүнд би дандаа нөө суралцчтай хамгийн түрүүнд юу гэж хэлдэг вэ гэвэл юу ч болсон байсан хамгийн нөгөө сэтгэл санааны асуудал үүсээд эсвэл харилцааны асуудал үүсэж байгаа, эсвэл мөнгөний асуудал үүсэж байгаа, эсвэл өвдөж эхэлж байгаа бол эхний өдрөөсөө гараад алах. Юу ч бодлохгүй, юу ч сонсолгүй. яг тэр хийж байгаа. Юу ч битээ бод, юу ч битээ сонс. 4 км алхвал чи бүрэн эрүүлж байна. Километрээр нь биарч байна. 6 км алхвал чи эрүүлж ирэхин дээр чамд маш олон юм шин оюун санаа, инсайтууд орж ирдэг. Хэрвээ чи 8 км нэг өдөртөө хэлж байгаа шүү дээ. Одоо нэг дороо хурдан алхаагаар юу ч сонсохгүй, хөгжмөд сонсохгүй. Бодож байгаа бодлоо барьж аваад би юм бодож байна. За ингээд тавьж явуулаад чадах юм бол чи 8 км алхахад
бүрэн бясалгалын байдалд орох юм байна л да. За. Тэгэхээр бид нэр бясалгалыг яагаад ангаар нь хийгээд амжилтанд хүрэхгүй байгаад байна вэ? Бясалгал хийгээл байгаа мөртлөө би яагаад баяжахгүй юм бэ гэдэг тийм. Бясалгал яагаад байгаа мөртлөө би яагаад эрүүл болохгүй байна. Тэгвэл бясалгалыг хийхдээ бас давхар бид нар оюун санааныхаа энэ өөрөө өөрийнхөө статус өөрөө өөрийнхөө төлөв байдлаа эерэг болгох хэрэгтэй байхгүй. Эерэг болгож чинь хүчээр хийж болохгүй. Хүчээр хийж болохгүй юмыг бид нар яаж хийж болох вэ гэхээр өөрөө өөрийнхөө итгэл үнэмшил саяжгаа бид нар цэгм гэж ярьлаа шүү дээ. Амьдралын цэгм буюу бидний ээж аав санаатаа санаандгүй мэдсэн мэдээгүй бид нар суулгаж өгсөн амьдрал ийм тийм байдаг юм а гэдэг үнцэг байхгүй. Ийм үнцгийг бид нар суулгаад өгчихсөн. Тэгэхээр бид нар амьдралыг яг хуучнараа тийм гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр маргаашийн амьдралаа бид нар өчтөрөөрөө бүтээгээд байна. Тэгэхээр маргаашийг сайныг бүтээхин тулд өчтөрийн амьдралаа өчтөрт нь орхиод өнөөдрөөр энийг шинээр бүтээх хэрэгтэй байхгүй. Энэ шинэ бүтээх үнцэг чинь хаанаас орж ирэх вэ гэхээр чи өнөөдөр өөрөө өөртөө цаг зарцуулаад зүгээр гараад алах. Тэгээ хоёрт гарганаггүй л орой олгон чи өнөөдөр байгаа мөчтөө өнөөдөр чиний амьдралд чи хамгийн сэтгэл хөдлөх нь юу хийж чадав? Чи бусдад юу өгч чадсан? Өөртөө юу өгч чадсан? Чи өнөөдөр юу зөв хийсэн бэ? Тэрэндээ өдөр болгоно талархаж эхлэхэд талархлаа ялангуяа цаасан дээр буулгаж эхлэхэд чи нөгөө эндээсээ чиний талархлыг ялгарч байгаа энергийг дагаад талархж байгаа үедээ хүн хизээч муу юм боддгоо муухай юм боддгоо хүнд гомддгоо хорсдгоо дандаа сайхан зүйлийг боддог. Талархлын энерги үед яг хүн хайрлахад бид нар ямар ирч хүчтэй энергитэй гэл нисээлээд тэ нөгөө нэг яг тэрнтэй адилхан талархж байгаа хүн яг тэр хайрын энергитэй адилхан маш үлэр давтамжтай үйлцэл давтамжтай энерги ялгаруулдаг юм байна өөрөөсөө. Тэр энерги нь таарсан үйлцэл давтамжтай үйл явдал хүн боломжууд чамд хорвоо ертөнц буцаагаад өгдөг юм байна. Энэ тусгалын хууль, энэ таталцлын хууль, энэ резонансын хууль, энэ квантын физик байхгүй. Энэ зүгээр хийм физик биш. Энэ бол үнэхээр нэг оршихуйн хууль байхгүй. Хинч энийг тойрч гарч чадахгүй оршихуйн хууль. Тэгэхээр бид нар өөрөө өөрийнхөө итгэл үнэмшилтэй ажиллахын тулд өчигдрөө орхиод энэ дотор байгаа бүх блокоо гаргахын тулд хамгийн түрүүнд алхаад үз. Алхаад үзэхэр чиний бүх блок тавигдана, чиний бүх ойлголт чинь ухаарлж чинь орж ирнэ. Ангисны дараа дараагийнхаа асуудалтай тодорхой нэгэн техникүүд бас байх хэрэгтэй. Хүн заавал нэг хямралыг үзчихэд нэг сэрх одоо бодохгүй шүү дээ. Заавал нэг хямарч заавал энэ ёроол руу унжиж хүн босгохгүй байхгүй. Хүн заавал хоосорч иж мөнгөтэй болох алдахгүй байхгүй. Хүн энийг зүгээр богинохон замаар ямар нэгэн коучтай ч юм уу, ямар нэгэн сургалтаар ч юм уу, ямар нэгэн номоор олж болдог. Тэгэхээр би энэ номыг өөрийнхөө номыг хэлэх дуртай нэг миний орчуулсан Өвчнөө хайрал гэдэг нэг хоёр бас ном байл. За тэр Орос авторын ном. Энэ номыг орчуулад одоо Монголд бестселлер болоод 4 дахь жилдээ зарагдчихэ. Маш олон дахин хилэгдэж байгаа. Тэгээ энэ ном бол шинжлэх ухааны ном. Энэ бол психосомат шинжлэх ухааны тухайн ном баггүй. Тэгэхээр бие сэтгэлийн эмгэг бол одоо сэтгэлийн өвчин бол биеийн өвчин юм аа. Болдг юм аа. Тэгэхээр бид нар эхлээд сэтгэлээ түвшин амгалан болгож чадвал сэтгэл дотор байгаа бүх блок, травм юу гэж бодно. Тэр болгоныгоо бид нар илэрхийлээд тэрнтэйгээ танилцаад өөрийнхөө сүүдэр талдаа танилцаад өөрийнхөө эерэг юм амьдралын хэм маягийг суулгаж өгч чадах юм бол бид нар бүх л асуудлаас гарч чаддаг. Энийг заадаг, энэний тухай тайлбарладаг маш гоё. Ер нь далд ухамсар гэж юу юм? Ер нь энэ ухамсар бие гэж юу юм? Сүнсэн бие гэж юу юм? Бие махбод гэж юу юм? Сэтгэл бие гэж юу яриад байгаа ингээд энэ гурван талбарыг бүгдийг заадаг. Тэгэхээр хүн ер нь яагаад өвддөг вэ гэвэл би түрүүн гурван өвчний төрлийг ярьлаа. Одоо гурван шалтгааныг хэлгээд хүн нэгдүгээрт өвддөг шалтгаан бол энэ сэтгэл бие удирдах чадаагүй гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр сөрөг сэтгэл хөдлөл илэрхийлэл ихтэй л ах юм бол чи сөрөг зүйл маш их сөрөг нөгөө итгэл үнэмшилтэй л гэсэн үг шүү дээ. Чи маш их зүйлд шүүмжлэнтгий ханддаг, бусдыг дандаа шүүдэг, хорсдог, харамсдаг, бусдад дандаа өртөө юм шиг санагддаг, бусдаас ичдэг, нэрлэгдэг, эсвэл бусдад маш их түрэмгий ханддаг бол энэ болгондоо чи асар их ирч хүчээ энерги алдаад байгаа юм аа. Тийм болохоор чамайг өөрөө recovery хийх, өөрийгөө нөхөн сэргээх энерги чинь чамд дутаад байгаа учраас энийг чинь илэрхийлэн өвчин чамд энэгээр дохио өгдөг. Чи буруу итгэл үнэмшилтэй байна. Буруу ийм эмоц илэрхийлээд байна. Энийгээр чи энерги алдаад байна. Тэгэхээр би өөрийгөө нөхөн сэргээж чадахгүй байна. Баясаа чи нэг ухаарад өгөөч гэдэг. Надад ийм ухаарлууд олон өвчнөд ирдэг. Нэг амар хүнд өвчнөр гинт ирсэн. Өвчин биш. Одоо энэ гинтээ нөгөө гинтэл аваар услаасан л та. Энэ аваар услоор би зүгээр шууд хэвтэрт орсон. Хэвтэрт орох хугацаанд энэ ухаарал ирж штеп.
Тэгэхгүй болгоод би ингээ гүгээд штэ бүр ингээ галзуу солиотой юм шиг нийгэмтэйгээ хаашаа юм бэ яарад уралдаад байна. Хаашаа тэр явах гээд байгаа сансар нисэх гээд байгаа юм уу? Карьераар ус хөөцөлдөд байсан. Яг энэ үед энэ ухаарал ирсэн. Яг энэ ном надад ирсэн. Тэгээд хоёр дахь шалтгаан гэвэл чи өөрийнхөө зорилгын төлөө чи өөрийнхөө чин сэтгэлээсээ хүсэж байгаа тэр чиний мөн чанараар ирсэн өгөгдлийнхаа төлөө чи энэ хороод ирсэн нэг л үүрэгтэй байна л да бид хүн болгоо. Яг тэр үүргийнхаа төлөө үүргийнхаа дагуу зорилгынхаа төлөө ажиллаж амьдрахгүй байгаа бол чи өнөөдөр ажлаа дургуул хийж байгаа бол чи өнөөдөр өөрийнхөө төлөө ажиллааг байна тий энэ хорвоо ертөнцийн жамын хуулийг зөрчиж чинь гэж ойлгох юм. Гурав дахь шалтгаан гэвэл хэрвээ чи өнөөдөр байгалийн жамыг зөрчиж байгаа бол тий байгалийн хорвоогийн маш олон хуулиуд байдаг. Би сая хэлээ. Резонансын хууль, таталцлын хууль, тусгалын хууль, бүтээгчийн хууль. Чи өөрөө чиний дотор бурханч байгаа, чөтгөрч байгаа. Чи ямар хүнээ тижээх үү? Хэнийг бий болгох уу гэдэг нь чиний сонголт. Энэ бүтээгчийн хуулихгүй. Чи өөрийгөө хамгийн сайхнараа бүтээж чадах. Эрэхтэй үүрэгтэй, эрх чөлөөтэй юм баггүй. Би нэр гэтэл өөрийгөө ямар өнцгөөс бүтээж аваа гэдгийг эргээд харах хэрэгтэй. Ийм гурван шалтгаанаар хүнд өвчин ирдэг юм байна. Энэ гурван шалтгааных нь өвчин дөрөв ганцаардал, ядуурл, махбодын өвчин, бие махбодын өвчин. Энэ гурван юм хамааралтай холбоотой байх нь. Энэ тухай яг энэ өвчнөө хариулна номны 1-р бүтээл заадаг. 2-р бүтээл нь бол ямар өвчин, ямар ийм сэтгэл зүйн сөрөг сэтгэл хөдлөлд хоорондоо ямар шүтэлцээтэй байдаг юм бэ? Ямар өвчин, ямар эмоц илэрхийлээд байхаар чи ямар байвал ямар өвчин үүсээд байгаа юм бэ гэж чинь. Чи надад өвчнөө хэл би чамаа хин гэдгийг чи хэлээд байг гэдэгтэй ялгаагүй байхгүй. Вау. Би одоо яг тийм психосоматик гэдэг энэ англиар болохоор psychosomatic гэдэг тэрийг бол маш их сонирхож байгаа. Тэгээд та буруу хэлж байна, зөв хэлж байна хэлээрэй. Гэтэ би ойлгосноор бол хүний эд эсэнд memory гэж байдаг, ой санах ой гэж байдаг. Тэгээд бидний амьдрал тохиолдож байгаа зүйлс бүгдийг санаж яадаг. Бидний заримдаа өөрсдөө ч мэдгүй хүүхэд наснаа ингээд өнгөрөөцсөн те ингээд санахгүй те тийм юмнууд memory-нууд хүртэл байж идэг, хадгалагдсан байж идэг. Тэгээд бидний заримдаа ингээд нэг юм болохгүй байгаад нэг юм эсвэл таны хэлсэнчлэн ингээд өөрийнхөө хүссэн зүйлийг хийхгүй байгаад ингээд ирэхээр яг таны шиг ингээд өвчин үсд юм байна гэж би харсан. Би тэгээ таны хэлхийг ингээд сонсоод байсан чинь би бас яг энийг хийгээ одоо та намайг үзсэн шүү дээ. Алхах маш сайн гэдэг те. Би одоо алхахдаг. Яг зөв. Өдөр болгон алхахдаг. Ягаад ч юм миний дотроос алхах надад маш их ингээд таарсан. Тэгээд би алхахтаа бас яг адилгаагүй ингэж маш их юм бодогддог юм билээ. Тэгээд өдөрт та тэгсэн шүү дээ 6 км-аас илүү ингээд алхах юм бол те ингээд чиний бодол санаа чинь ингээд зэгцэрнэ гэдээ ярьж байна те. Би болоо өдөрт нэг цаг орчим алхахдаг. За тэгээд ер нь тооцох юм бол 5.6 км 4-өөс тийм 6-аар алхаад байна. Ер нь дунджаар 5 гарan алхаад байгаа байхгүй. 6 алхах хэрэгтэй байна. Бүр 8 болох хэрэгтэй. Тийм байна. Тэгээд яг бодол зэгцэрдэг юм лээ. Би бүр яг амьд жишээ нь таныг хэлэнгүүт чинь би бүр яг энэ үзэгчдээ бас хэлмээр байна. Би бол амьд жишээ нь би бол баясгалан энэ ангаах ухааны доктор хүнтэй би өнөөдөр анх удаа 1 цагийн өмнө ингээд уулзж байгаа боловч би амьдралдаа энэ таны хэлж байгаа юмнуудыг одоо ингээд өөрийн мэдлэгүүгээр хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Ямар гоё. Яг тийм. Тэгэхээр одоо эргээд бодоход энэ өвчин одоо хинт ч ирсэн ямар ч өвчин хийсэд юм шиг хүрээд ирж байгаа тийм. Энэ өвчин надад хамгийн түрүүнд нэг өвчнөө үгүйсгэх биш. Энэ өвчин надад ямар дохио өгөө. Надад ямар ухаарл өгөө. Энэ өвчин надад ямар эерэг сэтлийг өгөх гэж оролцсон бэ гэд эхлээд өөрөөсөө дандаа асуулт асууж үзэх хэрэгтэй юм байна. Тэгээд үзэхээр энэ өвчин болгон чамд нэг ухаарл өгдөг. Чиний нэг буруу хийгээд байгаа зүйлүүдийг чинь чамд ойлгуулах гэж ирсэн байдаг байхгүй. Энэ өвчин болгоноос сургамжийг авч чадах юм бол өвчин болгоноос ч тэр асуудал болгоноос сургамжийг аваад намайг ийм юм хийгээсэ гэд хорвоо ушгүй угаасаа л миний л төлөө байгаа юм чинь тэгээд л намайг аврах гэж л энэ өвчин явуулж алах гэж байсан юм. Тэгэхээр энийг ухаарлыг ойлгоод чи үйл хөдлөлөө өөрийнхөө засаад эхлэхээр хорвоо ушгүй чамайг зүгээр буцаагаад л өргөөл ирнэ. Тийм байна. Тэгээд би бас яг таны хэлсэнчлэн ингээд талархал дээр би ингээд өөрийгөө төвлөрүүлээд тэгээд өвчнөтэйгээ бүр найз болоод тэгээд яг энэ
нөгөө энэ хавдар туссан маань ягаад ч юм бэ миний төлөө ирсэн юм байна те гэж би итгэсэн байхгүй юу. Өөртөө итгүүлсэн. Тэгээд ингээд өөрийнхөө биеийг хайрлаад ингээд ихэлсэн чинь ингээд маш их эерэг зүйл надад тохиолдсон. Энэ би 2 жилийн өмнө хавдар туссан гэж байгаа боловч энэ 2 жилийн хугацаанд би маш ихээр эергээр өөрчлөгдсөн. Эерэг сайхан хүмүүстэй дандаа намайг ингээд тойроод уулзж байгаа хүмүүс бид үнэхээр гайхалтай. Дандаа мундаг сайхан эерэг сэтгэл зүрэхтэй тийм хүмүүстэй ингээд би уулзаж таарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнэхээр нөгөө таны хэлсэн quantum physics одоо юу болоод байгааг мэдэхгүй. Таталцлын хүчтэй энэ хорвоо дэлхий чинь миний төлөө ингээд үйлчилж байгаамаа. Миний төлөө юм болж байгаа гэдгийг өөртөө ингээд хилээд итгээд тэрэндээ ингээд бодод ирсэн чинь юмнууд өөрчлөгдөж эхэлсэн надад. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэгээд таны хэлсэн чинь би бүр дотроо бүр гэл яг надад тохиолдод байгаа юмнууд тэгээд хэрвээ энэ манай үзэгч дунд маань тэгээд бас нэг тэ начиг ингээд янз бүрийн юм туулаад явж байгаа бас таньшигтэй ингээд гинтийн овоороос л үгүй юм гинтийн огцон юмд орсон хүн байвал тэ энэ хорвоо дэлхий чинь ингээд үгээр дуустдгүй маа заавал нэг ухаарл өгдөг заавал бидрийг амьдралынхаа хэмнэлийгүү тэ өөрийнхөө бодлыгүү өөрийнхөө хандлагыгүү аль нэг зүйл чинь буруу байгааг ойлгуулах гэсэн бидний одоо хамтрагч бидэрт ирсэн дохио бидэрт даалт ухамсараас ирж байгаа санамж байхгүй. Тэгэхээр энэ сануулгыг бид нэр ойлгоод амьдралдаа өөрөө буруу хийж байгаа зүйл болгоно хүлээн зөвшөөрөөд тэрнтэйгээ нэр өгөөд би ингээд хүмүүийг шүүмжилт юм байна. Би хүнд шүүмжлэмтлээ хандаад байгаа учраас хорвоо оршихуу надад нэг ойлголт өгөх гээд энэ өвчийг иржтэй. За тэгвэл би ер нь хүн шүүмжлэх байлээ. Бид нар ер нь бусдыг шүүмжлэх биднэрт ирэх юм байдгүй юм байна. Бусдыг шүүмжлэх шүүх ялангуяа хүүхдүүд маш их хов бацдаг шүү дээ. Боцох туртаа. Тэрүүгээрээ бид нар өөрөө өөрснийгөө бид нар нэг хоргуул хов бацж байгаа шүү дээ. Тэр нь бол асар буруу зүйл байхгүй. Тэр нь бол яаж өгнөхөө бид нар үндсэндээ хүнийг шүүж байгаа. Хүнийг шүүх тусам бид нар тийшээ зүгээр хамаг өөрийнхөө энергийг алдчихж байгаа. Тэр бараг шүүлгүүлж байгаа хүн чинь бараг чиний энергитэй, чиний энергиэр ингээ босоод байна. Чи бол зүгээр хоосроод байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар хэнийг шүүх хэрэггүй, хэнийг шүүмжлэх хэрэггүй. Хорвоо оршиход бид нар чи бүгд л энэ тэнцүү амьдарч байгаа. 8 тэр бөмбөн энэ хорвоо дэлхийг бүрэн бүтэн авч явахын тулд бүгдөө л нэг л юмны төлөө явж байгаа. Тэрний үг л ажиглалтай амьдрал. Ажиглалтай амьдрахын тулд хин нэгний заавал доош нь хийх хэрэггүй. Хин нэгний өргөмжлөх хэрэггүй. Бүгдөө ижил тэнцүүхэн бие бинийгээ дэмжиж хамтдаа дэш уулаа өргөлөө мацах юм бол хамтын хүч хэвээр хамгийн нэг маш том оргилн байдаг. Би яг одоо яг энэ наад бодол төр чинь бүр ингээд бат зогсоод тэгээд би одоо Атланта, Жоржиад амьдраад нэг 5 гаруй жил болж байгаа байхгүй юу? Одоо өөрийнхөө амьдарч байгаа газар. Би тийм амьдрахтаа ингээд нэг хэсэг өөрийгөө ингээд хомсон байхгүй ингээд өрөөсөө хүмүүстэй харьцахаа болоод ингээд өөрийгөө хумаад тэгээд ирсэн чинь улам л ингээд хэцүү болж улам тайт юм ингээд юм хэцүү болж эхэлсэн. Тэгээд яг энэ өвдөх үедээ өвдөхөөс ерөөсөө 1-2 сарын өмнө би одоо Атланта дахь Монгол эмэгтэйчүүдтэйгээ ингээд уулзаад ингээд танилцаж эхлээд тэгээд яг өвдөх үед ингээд наадмын өвдөх одоо тэр нөгөө нэг хорт хавдартай байна гэсэн мэдээ сонсоход би 3 хоногийн өмнө байсан. Тэгээ 3 хоногийн дараа би наадам монголчуудын наадамд очиод уулзж байгаа байхгүй юу? Тэгэхэд ямар гайхалтай эерэг эмэгтэйчүүдээр хүрээлүүлсэн тийм. Тэгээд хүмүүсийн нэг нэгдэл те намайг босгоод ирсэн юм шиг санагдсан байхгүй. Маш их омогшил авч байгаа шүү дээ. Тэр үндэсний наадам гэдэг бол айгүй том омогшил байхгүй. Тэр чамайг айгүй их чамд энерги өгсөн шүү дээ. Тийм байна. Тэгээд ингээд ягаад ч юм би энийг даваад тулаад гарч чадна гэдэг юм итгэл байсан. Ингээд тэр нэг зориг үүсээд тэгээд тэгтээ би энэ удаад давж туулахтаа өөрийгөө үзэн ядаагүй өөрийнхөө өвчнийг хайрлсан. Энэ намайг миний төлөө ирсэн юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу. Гэхдээ энийг ингээд ойлгоход маш их хэцүү байсан. Мэдээж. Хүлээн зөвшөөрөх хэцүү. Хүлээн зөвшөөрөх. Яагаад би гэдэг юм бодогдд юм лээ. Яагаад би гэж би уг нь муу юм хийгээгүй шүү дээ. Карма гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо эсрэгээрээ үгүй энэ карма мармат ямар ч холбоогүй. Энэ чиний төлөө ирсэн юм аа. Something is happening is for you гэж нэг юм англиар үг байна л та. Чиний төлөө ингээд энэ зүйл тохиолдож болж байгаамаа гэдэг юм хэлээд байгаа байхгүй. Тэгэнгүүт нь би бүр одоо хэрвээ би хавдар тусаагүй одоо тий өвдөөгүй байсан бол
би ойлгохгүй л явж байгаа. Тий, ойлгохгүй явж байгаа гэж бодсон байхгүй юу. Тэгээ яг нэг хуучин шигээс одоо амьдралын төлөө, карьерийн төлөө, мөнгөний төлөө төвчээд л тисээд л ингээд л явах байсан баг. Тийм. Энийний ачаар би өөрийгөө одоо багахан хэмжээгээр ч гэсэндээ ойлгож, багахан хэмжээгээр тайвширсан. Маш их тайван болсон. Тайван болсон гэдэг нь болохоор би өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тул. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн чинь би ингээд бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг нэг бусдаас хамаархаа болсон. Тийм юм бусдаас хамаархаа тий өөрөө өөртөө итгэл чинь асар их өсөж байгаа юм. Тэгээд ирсэн чи би бүр ингээд маш их тайван болж эхэлсэн. Тэгээ өөрийгөө accept хийх гэдэг чинь ямар гоё юм бэ? Маш мундаг. Харин тий. Тэгээд ирэнгүүт ингээл би одоо Америкт ирээд нэлээд жин нэмсэн баггүй. Тэгээд ингээл өөртөө ихтгэлгүй ингээд би тархан бүдүү харагч ингээл тэгэл сонгож байгаа хувцсууд нь дандаа харанхтай хувц мут сонгоод тэгээд исэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь өнгө сонгох хүртэл учиртай байсан баа. Чиний бодолтой сэтгэхүйтэй сэтгэл зүрхтэй холбоотой байсан байна гэж бодсон. Тэгээ одоо би ингээд хувцсын шкафа харсан чи баахан цайвар цагаан өнгөтэй хувцс өнгө эсвэл бүр чигж өөрчлөгдсөн. Яг үнэ нэг хүний өөрийн дотоод сэтгэлийн төлөв байдал нь амар амгалан тайван болоод өөртөө итгэлтэй болоод ирэхээр өнгөний сонголт ч гэсэн айгуугаа гэгэл болж байгаа. Тийм. Гайхалтай бүр ингээд нэг тийм нэг тархины төгжээ мултрна гэдэг юм бол болсон доо. Тэгээд тантай ингээд уулзсан маань өнөөдөр ч гэсэндээ надад үнэхээр одоо нэр төрийн хэрэг тэгээд уулзах хэвээр хүмүүс уулзаж учрах хэвээр хүмүүс учирдаг гэдэг шүү дээ тий. Ягаад ч юм та хар хол Монголоос ингээд Америкт ирсэн чинь би бас хар хол миний амьдарч байгаа мужи эндээс бүр 5 цаг нисэж ирдэг газар байхгүй юу. Тэгэхээр тэндээс энд ирээд тэг хоёулаа уулзсан гэсэн. Тэгээд ингээд сонирхож байгаа ярьж байгаа юм таны ярьж байгаа юм бүр яг ингээд надад тохиолдож байгаа болохоор би бүр ингээд үнэхээр ингээд гайхалтай санагдсан. Баярлалаа. Тэгээд та тэр өвчнөө хайрл гэдэг ном бичсэн гэж байна шүү дээ тийм. Энэ орчуулсан. Тийм очсон биш орчуулсан. Хоёр том юу гэдэг лээ? Хоёр дэвтэр ном. Хоёр дэвтэр ном. Аха. Тэгээд маш их баярлалаа. Энэ бол ягаад ч юм нөгөө маш том соёлын өв байхгүй хүнийг ингээд тархийг толгойг ингээд би нэг өнөөдөр амаараа хэлэх нэг өөртөө гэтэл таны орчуулсан номыг ингээд зөндөө олон хүмүүс уншаад бүр ингээд бестселлер болсон тийм ингээд ойлголт авч ийн гэдэг бол гайхалтай. Тэр хамгийн гоё юм байла. Энэ бас миний бусдад өгөх миний үнц юм байхгүй. Би энэ хүртэл яах гэж анагаахын мэргэжлийг олсон, яах гэж доктор хамгаалсан, яах гэж 25 жил эмнэлгийн салбарт Монголд ажилласан. Тэгээ энэ болгоны чинь хуримтлуулсан миний мэдлэг энэ 10-20 мянган цаг ажилласан цаг, дадал туршлага, миний чадвар бүхэн намайг өнөөдрийн энэ өндөрлөгөөр авчирсан байхгүй. Энэ өндөрлөгт авчирсан утга нь гэвэл одоо би хүнийг хүн төрүүлдэг, хүнийг эмчилдэг, махан биеийг эмчилдэг гэсэн бол одоо би хүний сэтгэл бие, сүнсэн биеийг эмчлэхээр зорж штэ. Яаж өнөхөд би хүний сэтгэлийн гүн рүү өөрийгөө илэрхийлээд өөрөөр нь шийдвэр гаргуулад өөрийг нь ойлгуулахад тусалж байгаа нь бол миний хамгийн хийж байгаа миний бусдад өгч байгаа мессеж юм байна. Тэгэхээр би бусдыг илүү их соён гэгээсээ гол нь ухамсараа маш их гоё хөгжүүлж би энэ хороод ирнэ. Би хийм бэ? Би энэ яах гэж ирсэн? Энийг ойлгосоо. Тэгээд бусдаа битгий өрсөлдөөсөө тэмцэлдээсээ бусдаас битгий хамаараасаа бусдад өөрийнхөө үн цэнийг ингээд бий болгож тэрийгэ бусдад буцаж борлуулад эргүүлээд хариуд нь чи өөрийнхөө хариу болгоод чи чамд мөнгөний энерги чинь тэрний хариуд ирдэг юм аа. Тэгэхээр чи өөрийнхөө үн цэнийг бүтээж чадсан бол чи бусдад өөрийнхөө үн цэнээр бэлэг барьж чадж байгаа бол тэр үн цэн чинь буцаага чамд мөнгө болж эргэж ирдэг юм аа. Тэгэхээр эцсийн дүнд бол энэ мөнгө гэж юу юм бэ гэвэл энэ цэвэр энерги, эрүүл мэнд гэж юу юм цэвэр энерги, харилцаа гэж юу юм цэвэр энерги гэх юм. Тэгэхээр энэ 900-д энерги удирдах чадж байгаа хүн, сэтгэлээ удирдах чадж байгаа хүн бол асар үн цэнтэй, баян, чинэлэг, урт удаан амьдрах боломжтой аж аргалтай хүн байх боломжтой байна гэж хэлээ. Маш их баяртай наа. Би бүр ингээд дотроос ингээд бүр маш их баяр хөөр төрөө тань хэлж байгаа юмнууд үнэхээр гайхалтай байна. Яг үнэн би одоо бас Wayfinder Life Coach гэдэг юм сургуульд академи сурж байгаа байхгүй. Тэр болохоор яаж юм гэсэн чи яг таны ярьж байгаа байхгүй.
Хүн өөрийнхөө өгөгдөл тэр үн цэнтэй ямиг олоод авчихсан хүн, хүсэл мөрөөдлөө мэдээд авчихсан хүн тэрүүгээрээ амьдралдаа аз жаргалтай бөгөөд ашиг орлоготой баян хангалуун амьдардаг гэдгийг яриад илээ. Тэр хичээл дээр тэрийг нь одоо зарим хүмүүс одоо нийгэм, аав ээжийн орчин тийм бусдаас нөгөө хайгаад тийм хайгаад тэгээд тэдний нөлөөгөөр ингээд бас төөрөөд явцсан тэр замаас төөрөөд явцсан хүмүүс байдаг юм байна. Тэр хүмүүсийн wayfinder буюу тэр буцаад тэр өөрийнх нь тэр жинхэнэ байгалийн өгөгдөл чи яг одоо тэг ямар энэ байгаль гэдэг хүн тэ энэ баясгалан гэдэг хүн энэ хорвоо дэлхий дээр ямар утга учиртай ганцхан үүрэгтэй тэр үүргийг нь олоход одоо тусалдаг гэх юм уу те өөрөөр нь олуулдаг олоход нь тусалдаг ийм коучинг ийм юм би сурж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр бол үнэхээр хэлж байгаа тэрийгэ олсон хүн баян тансаг амьдардаг юм аа. Тэрийгэ олсон хүн амжилттай бүрэн дүүрэн mindful гэж ярьдаг. Бүрэн дүүрэн тэгээ сэтгэл хангалуун аз жаргалтай тэгээд баян амьдардаг мөнгөтэй тэгж амьдардаг гэж яриад байгаа. Тэгэхээр бид нэр сэтгэлгээг л өөрчлөх гэсэн. Сэтгэлгээ буюу одоо сэтгэлгээгээ өөрчлөх гэдгийг англиар танаа хэлээр бол mind shifting гэж хэлдэг шүү дээ. Mind shift. Тэгээгүй зүгээр сэтгэлгээгээ өөрчлөх, харах өнцгөө өөрчлөх, хандлагаа өөрчлөх. Ингэж чадвал бид нар хуучин шигээ хандаж, хуучин шигээ бодхоо болъё. Тэгсэн цагт бид нар өөрийнхөө маргааш илүү сайхан үйлдвэрийг бүтээж чаддаг юм. Яг зөв. Маш их баярлалаа. Тэр хандлагаа өөрчлөх, тэр юмыг харах өнцгийг өөрчлөнө гэдэг чинь үнэхээр гайхалтай юм лээ. Нэг юм ингээд нэг талаас нь харахад магадгүй одоо өвдсөн гэдэг маань бол харахад зовлон гэж харагдаж магадгүй. Гэтэ тэрийг өөр өнцгөөс нь хараад өөр талаас нь харахаар энэ боломж байгаа. Надад ирсэн сургамжийг харахаар хаширтан боломж байгаа. Хаширтан боломж тий. Тэгээд харчихаар энийг тулахад ч амархан болоод тий. Тэрэндээ эргүүлээд талархлаа надад ийм юм ойлгуулах гэж ирсэн талархлаа гэж. Тий. Талархсан цагаас бидний нөгөө нэг сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлдэг юм байна л да. Тий. Тэгэхээр талархлын аж гавьяа ийм чухал. Тэгээ 3 дахь өөрийгөө өөрчлөх арга нь бол эхнийх нь алхалт, 2 дахь нь талархал, 3 дахь нь бичиж тэмдэглэх. Зүгээр бичиж тэмдэглэл. Юу ч чиний бодолд орж иж байгаа болгоно бичээд тэмдэглээд буулга. Хэрвээ чи ууртаа уцаартай үнтэй өндөр хүнтэй муудалцсан бол зүгээр бичээ буулгачих. Тэрийг харахыг хүсэх байгаад битээ унш, ураад хайчих. Хэрвээ чи хин нэгэнд гомдсон бол би яагаад гомдчих вэ гэдгээ бичээд үз. Тэр хүн яагаад гомдчих вэ гэдгээ бичээд үз. Тэгсэн цагт тэр дундынх чинь эцсийн дүнд та хоёрын маргаан чинь тэрнээс ч үсэг байдаг. Эцсийн дүнд чиний дотор байгаа нэг л өдөр чамд суулгаж өгсөн нөгөө буруу итгэл, үнэмшил, нөгөө эцэг эхийн хүмүүжил, эсвэл чиний хорвоо орчлон харсан нөгөө хуучин үнцгч гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээрээ л болоод бид нөгөө гомдоол, гоморхоол, тэгэл хүлээж авч чаддгүй бусдын ертөнцийг ойлгож чаддгүй. Тэгэхээр эхлээд өөрийгөө ойлгох байхгүй. Бид нар эхлээд өөрийгөө ойлгоод бусдыг ойлгож чадна. Өөрийгөө ойлгоогүй хүн хэзээ ч бусдыг ойлгохгүй. Тэгэхээр харилцаа доолдно л гэсэн. Ойлголоо. Хэрвээ чи өнөөдөр эрүүл байгаа л юу ч үдэхгүй байгаа л хэрвээ чи өнөөдөр найз нөхөдтэй, гэр бүлтэй, үр хүүхдтэйгээ сайхан харилцаатай ээж аваагаа хизээч муулдгүй, шүмжилдэггүй, гомддоггүй, гомрхдаггүй ээж аваатай хизээч нэг тийм өртөө сэтгэхгүй, тээдгүй бол дээр нь чи өнөөдөр амьдрах өөрийн гэсэн чадвартай компетент чанартай компетенси чамд байгаа бол хэрвээ чи тийм аутентик чанартай гэдэг шүү дээ. Давтагдчихгүй ямар нэгэн өөрийн гэсэн чаддаг авьяас чадвар омогшил төрүүлдэг тийм хийх ажилтаа бол зүгээр. Хэрвээ энэ гурав чинь гуруулаа чамд аль нэгэн тоглолтолж ивэл би хаана алдчих вэ? Би аль талбар дээр нь алдаа гаргаж юу гэд өөрөөсөө алдааг хайгаад үзээрэй. Тэгээд өөрөөсөө алдаа хайгаад өөрийгөө ойлгоод эхлэхээр бусад чамайг ойлгож эхэлдэг. Чи өөрийгөө ойлгоогүй цагт хэн чамайг ойлгохгүй. Ойлголоо. Энэ мараалаа бид нар бусдаас нэхэд идэх байхгүй. Би чамайг ойлгоод байгаа чи яагаад намайг ойлгодог юм бэ? Яг тэгээд идэг. Би чамд үнч байгаад байгаа чи яагаад намайг хураад яваад байгаа юм бэ? Би ийм шударга байхад нийгэм надад ямар шударгуу сандж байна л гэд гоморхоод идэг. Энэ мараалууд чинь ууг нь бол зүг байхгүй. Энэ мараалистууд чинь бид нар манай хуучин ээж аав бол өмнөх соц нийгэм бол асар тийм юм зарчимч энэ принципээр бидрийг өсгөцсөн шүү дээ. Тэгээд тэрийг бид нар ингээ зүгээ бодцсон. Тэгээд тэр нь зүг. Энэ ёсортгуун зүг. Гэхдээ энэ ёсортгууныг бид нар бусдаас нэг их алдахгүй байхгүй юу? Миний дотор бодож байгаа үнэн шударга зүйл тэр хүний хувьд бол
тийм үн шударга биш санагдаж болно шүү дээ. Яагаад чиний ертөнцтэй тэр хүний адилхан байх хэрэгтэй үгүй байхгүй. Хүн бол юник. Хүн болгон юник. Өөрөө л ганцхан уникал буюу цор ганц хүн байхгүй юу. Тэгэхээр энэ цор ганц хүний өөрийнх нь мараал нь өөртөө л үнэн. Тэр хүний мараал нь өөртөө л үнэн. Тэгэхээр бусдаас өөрийнхөө энэ принцип зарчмаа нэхэ болж бусад чамтай адилхан шударга үнэнч зарчимчтэй хийсэндээ байдаг эсвэл тэгээд чамтай адилхан ойлгох алдахгүй чиний ойлгодог амархан ойлгож идэх зүйлийг хүн болгон адилхан хийж чаддаг байх алдахгүй. Тэгэхээр ингээд ойлгохороо бид нар бусдаас нөгөө тэр өөрийнхөө зарчмаа нэхэ болохоро бусдад ингээд сэтгэл санаагаар унахаа болдог, бусдад урам хугарахаа болждаг. Ингээд ихлэхээр бусдаас хамаарахаа болждаг. Өөрийгөө ч гэсэн бусдад ойлгуулах гэж энерги дэмий зүйл зарцуулахаа болдог байхгүй. Ингээд ихлэхээр өөрөө өөртөө оршиж чаддаг юм. Ингээд ихлэхээр бид нар ажиглалтай болж чаддаг. Яг моментн дээр тэр хүнээс мараалаа нэхэхгүйгээр тэр хүнийг энэ хүн дуурлж байна. За яг би ойлгоч. Зүгээр маргааш энэ хүн ойлгох байлгүй дээ. Тэгээд орхичих. Тэгвэл та хоёр маргалдаа нэгд байхгүй. Хоёр бие биендээ тийм үс хонцонтооч болохгүй дээ. Бие биендээ гомдохгүй. Аль аль нь энерги өөртөө хадгалаад үлдчихэж байгаа юм чинь аль аль нь маргааш recovery нөхөн сэргээд бүх асуудлаа ойлгоод ирэх боломжтой. Харилцаа хамгийн чухал. Энэ 90 үе бол 21-р зуун бол энергийн харилцааны 90 үе. Энэ хоёр байхгүй бол бид нар яач хажууч хөдөлж Баярлалаа. Вау. За хоёул ингэж дуусахгүй. Тэгээ танд маш их баярлалаа. Тэгээд миний урилгыг хүлээн аваад тийм маш богинохон хугацаанд тийм ингээд надтай ярилцж байгаа маш баярлалаа. Энэ бол миний хувьд бол манай сонсогчдын хувьд бол үнэхээр гайхалтай завшаан байлаа. Тэгээд таны цаашдын ажил амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд дахин уулзах юм бас өрөөл тавья. Тэгээ. Ерөөл Батар шиг. За маш их баярлалаа. Бас байгууллагынхаа уншигч нартаа, сонсогч нартаа ингэж таарах завшаан бас надад олгосонд нь, боломж олгосонд нь маш их баярлалаа. Боломж олгоныг атгаж чадаад хүн болгоноор дамжиж бид нарт боломж ирдэг юм. Тэгэхээр хэнийг ч бити игнордороо, хэнийг ч бити блоглороо хүн болгоныг зүгээр л болмооргүй бол хаяад явчих, тойроод явчих. Болмоор бол харилцаагаа хадгалаад үлдчих. Хүн болгон чамд өгсөн нэг сургамж, нэг хичээл, нэг ойлголт өгд юм байна л та. Тэгэхээр чифтэр ч гэсэн бие биендээ өнөөдөр аюу том ойлголтыг өгсөн баг. Маш том боломжуудыг харах үнцгийг бас нэг өөр үнцгийг нээгээд өгсөн баг. Тэгээ чамдаа маш их баярлалаа. маш их баярлалаа.